Хай Лили тараатын эсвэл тэр нэлийн удаа уншлах хийсэнгүү. Тэгээд өнөөдрийнхөө уншлагаар болохоор тэр таныг юу гэж бодож мэдэрч байна гэсэн сэдвээр уншлах хийх ирсэн байгаа. За уншлага маань ерөнхийдөө 4 хэсэгтэй байгаа. Хамгийн ихнийхт нь таны одоогийн байгаа байдал буюу энергийн шилжилтийг хийж өгөөд дараагийнх нь гол сэдв болох тэр таныг юу гэж бодож мэдэрч байна гэдгийг нь хараад та энэ ярилцлагаас юу сурч авах хэрэгтэй вэ? Тэгээд хамгийн сүүлд нь сахиуснууд нь энэ ярилцлаган дээр тань ямар зөвлөх өгөх вэ гэдгийг нь хараад болох байгаа. Өнөөдрийн маань уншлага 3 сонголттой харж байгаа хамгийн татгцсан хэсгээ сонгоорой. За тэгээд хувийн уншлага авахыг хүссэн хүмүүс маань манай Instagram руу холбогдоод аваарай. За нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань уншлагатай тавтамаар бол таны сонгосон үзэл болохоор Nest буюу үүр гэдэг 26-гийн тоо ийм үзэж байна. 26-гийн тоо таны амьдралд ямар нэгэн утгатай байж болно. За үүр гэдэг үзэр нь энийг харахад та амьдралдаа ямар нэгэн зүйлийг босгомоор байгаа, бүтээмээр байгаа, үр шимийг нь хүртмээр байгаа, хүртэхийн тулд ингэж хичээж байгаа, бүтээж байгаа байх магадaltaй харагдана. За таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөнхийдөө өөрийнхөө ажил карьер дээр нэлийн анхаарсан, мөнгө сагуу дээр нэлийн анхаарсан байгаа харагдаж байна л та. Өнгөрсөн хайр дурлалаас болоод энэ зүйлсийг ингэж жоох орхитуулсан, хоошин тавьсан байсан байж магадгүй. За өнгөрсөнд бол та ерөнхийдөө жоохон нэлийн шархалсан байгаа харагдаж байна. Тэгээд өнгөрсөний шархуутай нь одоо бол яг таны ингэж жоохон зовоогоод байгаа. За би өнгөрсөнд яг ийм зүйлээс болоод ингэж шархалсан юм байна, тэгсэн юм байна гэд өөрийнхөө өнгөрсөн рүү нэлийн өнгөж байгаа. Өнгөрсөн зүйлсээр нэлийн дүгнэлт хийж байгаа. Өнгөрсөн зүйлсээс ухаарл авсан. Би энэ дээр ингэж алдаад исэн болохоор би ингэж исэн юм биш тий гэсэн нэг тийм ухаарсан байгаа байдалд харагдаж байна л да. Ялч харахгүй таны одоогийн байгаа байдалд нь болохоор ажлын газрын хүмүүс ч юм уу эсвэл ажлын хамтрагчид нэлийн чухал байна. Энд дээр та мөнгө санхүү дээр нэлийн тэнцвэртэй хандахыг хичээж байна. Ажлын газрын хүмүүстэйгээ ерөнхийдөө жоохон таагүй зүйлс болсон ч юм уу маргалцсан, буруу ойлголцсон байгаа байдалтай бол харагдаж байна. Тэгээд ерөнхийдөө яалч харахгүй ажил карьерч бай, хайр дурлалч бай, өнгөрсөн лөө одоо нэлийн өнгөний чинь өнгөрснийхөө алдаанаас одоо ингээд суралцаад явж байгаа харагдаж байна. Таны хувьд тэгээд өнгөрсөнд болохоор яг ингээд амар чин сэтгэлээсээ итгэцсэн байсан, ингээд амар хүчтэй татагдчихсэн, яг ингээд нэг тийм сүнсний холбоо, гүнзгий холбоос байгаа юм шиг мэдрэгдсэн тийм хүнтэй болохоор тийм хүнтэйгээ нэлийн жоохон юусан маргалцсан, буруу ойлголцсон энэ харилцаа болно бүтэн гэж бодож байсан бол тэр харилцаанд таны бодснаас шал өөр эсрэгээр эргээд нэг л өдөр нэг хормын дотор хоёрын харилцаа болохгүй бүтэхгүй болчихсон ч юм уу. Өнгөрсөнд бол тийм байх магадaltaй харагдаж байна. Таны одоогийн байгаа байдал ерөнхийдөө бол хайр дурлалыг жоохон хоошин тавиад яагаад гэвэл хайр дурлалаас шархалцсан учраас тий хайр дурлалаас шархалцсан учраас өнгөрсөн лүүгээ нэлийн өнгөж дүгнэлээд одоо л ингээд ажил карьер дээрээ өөрийн санхүү дээр ингээд нэлийн анхаарад ер нь жоохон хувь хүний хөгжил тал руу нэлийн анхаарж байгаа харагдаж байна л та. За нэгдүгээр группийг сонсон хүмүүсийн маань бодож байгаа тэр нэгэн хүн тэнийг яг юу гэж бодож мэдэрч байна вэ гэхлээр өнгөрсөн ингээд битэрийн харилцаа ерөнхийдөө нэлийн потенциалтай харилцаа байсан. Ерөнхийдөө гэр бүл болоо цаашдаа хамт амьдарч болохоор харилцаа байсан гэж харж байна л та. Өнгөрснөсг бол та хоёр ингээд хамт амьдардаг гэр бүл болно гэж төлөвлөсөн байсан. Эсвэл бүр гэр бүл болсон байсан хүмүүс байх магадaltaй харагдаж байна. Энэ харилцаа ерөнхийдөө яг жоохон адармаатай болсон, идэртэй болсон, бие бинийг шархлуулсан харилцаа холбоогоо байгаа. Эсвэл адармаатай байгаа харилцаатай байгаа хүмүүсийн маань уншлага бүршил таарж байна л та. За энэ харилцаанд ерөнхийдөө юу тохиосон бэ гэхээр 3 дахь шитгээд орж ирсэн байгаа гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол эрэгтэй тал нь 3 дахь шитгээдтэй болсон, 3 дахь шитгээдийг сонгоод өөр харилцаанд ингээд ороод явсан ч юм уу тий ийм байх магадaltaй харагдаж байна. Тэгээд таныг яг юу гэж бодож мэдэрч байна вэ гэхээр энэ харилцаан дээр таныг ерөнхийдөө одоо ингээд хичээхгүй дээ, хичээл зүйл гаргахгүй дээ гэж бодож байгаа. Тэгээд та сошиал орчинд бие бинийг блокерсэн байх магадaltaй. Ерөөдөө ингээд бүхий л зүйлээр нь үнэхээр тэр хүн ингээд таны 3 дахь шитгээтэй болоод таныг ингээд орхиод явсан бол та тэрийг нь мэдсэн байгаа бол та тэрийг нь мэдээд бүх холбоотой харилцаатай байсан бүх зүйлсээрээ блоклсон.
Тэгээд тэрнээс ч үүдээд ингээд ерөнхийдөө эрэхтэй цаа тал нь таны бодож байгаа хүн таныг ерөнхийдөө амар гомдоодсон шархлуулсан. Ингээд би одоо ингээд тэр хүн дээр эргээд очие гэсэн ч удаа надад ямар ч сонголтгүй тэр хүн намайг хүлээж авахгүй байх. Тэр хүнийг би ингээд тэр харилцаанд байхдаа би өөртөө итгэлийг унтраацсан, хүүхд хөөрхөн зангийн унтраацсан, магадгүй таяр дундаасаа хүүхдтэй байсан байх магадaltaй. Одоо ингээд хүүхдтэй маань уулзахгүй байх. Ингээд эргээл очих юм бол чи өнгөрсөн тэгсэн мэт гэж намайг шүүмжлэх тий. Одоо ингээд чивтэрт ямар ч боломж байхгүй, ирээдүй байхгүй. Чи одоо намайг ингэж гомдоосон гэж хэлнэ гэж бодож ин л доо. Ерөнхийдөө бол таныг буруутгах биш, угаасаа өөрийнх нь буруу байсан учраас өөрийгөө нэлийн буруутгасан, таныг нэлийн би энэ хүний угаасаа амар хэцүү байдалд үлдээсэн, хэцүү байдалд оруулсан, өөртөө итгэлтэй амьдралын хамгийн гоё аз жаргалтай зүйлсийг нь унтраацсан. Тэгээд бидний харилцаа цаашдаа ямар ч юм бүтэх магадлал байхгүй. Иргэд очсон ч би энэ хүн намайг бараг хүлээж авахгүй байхаа гэсэн бодолтой байгаа байна. Хэрвээ 3 дахь ширхэг таны харилцаанд байхгүй бол эргэн тойрны найз нөхөд юм уу эсвэл гэр бүлийнхнаас нь болж та хоёрын харилцаа ингээ адармаатай болсон байх магадлалтай. Та бол энэ харилцаанаас бүр нэлийн шархалсан. Ингээ тэр хүнээс салсан дараа тэр хүнтэй адармаатай харилцаатай болсны дараа ерөнхийдөө бол бүр ингээд үнэхээр ямар ч юм хийх хүсэлгүй ингээд бүр ингээд burn out болцсон. Бүр ингээд орноосоо ч бас маргүй санагдсан. Тийм амар хэцүү байдалд орж ий. Тэгээд тэр хүн таны харилцаагаа бодохдоо эхний та хоёр бол бие биендээ амар хүчтэй татдаг байсан юм шиг байна. Ингээл хорвоо ертөнцөөс битэрийн харилцааг ивээсэн, ингээл сайхан харилцаа гэж боддог байсан бол одоо бол ингээд хоёрын харилцаа бүр ингээд таныг бодохдоо одоо ингээд харилцаагаа бодохоор ингээд бүр ингээд төрөлцсөн байшин турцсан юм шиг. Тэ энэс ингээд яаж гаргалгаагаа олж чадахгүй. Та болохоор энэ харилцаан дээр би ингээд нүуний хэрэг хүлээж авах уу яах уу гэл ингээд таны ааш цан чи ингээд хувираад байгаа гэх юм уу, нэг утгаар ингээд эргээд уушлалгүйгээд хүрээд ирэх юм бол би хүлээж авна да гэсэн тийм гордлого бол таны дотор тасраагүй юм л да. Та яг энэ харилцаан дээр яг яахаа мэдгүй тийх үү. Хэрвээ та хоёр хүүхэдтэй болвол би одоо ингээд энэ хүнтэй хүүхдээ уулзуулах хэрэгтэй болов уу, яах хэрэгтэй бол хүүхдээ яах уу гэд ерөнхийдөө энэ харилцааны ер нь жоохон гатцсан байгаа байдал дарагддаг юм л да. Ялж арахгүй тэр хүн таныг ийм байдалд оруулсан, ингээд өөртөө итгэл бүр ингээд хүн амьдралаас ямар сайхан зүйлийг хүлээж авдаг үлээ тэр сайхан зүйлсүүд ингээд бүр байхгүй болчихсон. Тийм байгаа чинь зан энэ л үтэй байна. Ялж арахгүй энэ харилцаан дээр би ингээд улчгар зан гаргасан тэр хүн бол 100% зөвшөөрч байна. Тийм яг ингээд тань дээр тогтож чадаагүй ус болоод ийм зүйл болсон гэдгийг тэр хүн маш сайн мэдчихэв. Одоо энэ харилцааг хэрвээ би буцаад ирэх юм бол тэр хүн намайг хүлээж авахгүй хаа. Тэр харилцаадаа ингээд ерөнхийдөө бол бараг бүр өмсөн дууссан байгаа. Тэр хүн намайг үнэхээр ингээд хүлээж авахгүй байх. Би тэр хүнд амар муухай үйлдэл хийсэн гэдгийг бүр ингээд хамгийн сайн мэдтэн. Яг таныг ингээд юу гэж бодож мэдэрч байна гэж асуудлахоор таныг бодож мэдэрч байгаа мэдрэмжээс нь илүүтэйгээр энэ харилцаан дээр юу болсныг амар их дүгнж бодож байгаа харагдаж байна л та. Ерөнхийдөө бол өөрийнхөө алдаа 100% ухаарсан. Хэрвээ ингээд тань дээр ингээд буцаж ирээд тантай холбогдъё гэсэн ч та хоёр ингээд сошиал орчинд энийг блоксон болохоор ч тэр юм уу тий ингээд ямар сонголт байхгүй болсон. Иргэд очих юм бол ингээд тэр хүн намайг шүүмжлэх байх, амар их шүүмжлэх байх. Чи өнгөрсөн тийм юм байсан учраас би ингээд шаргалсан. Одоо чи тэрийн харилцаа ийм байгаа гэдгийг нь хэлхээс айж байгаа, жоохон имэж байгаа. Танаас бол жоохон айж байгаа харагдаж байна л та. Тэгээд таны бодож байгаа бодол мэдрэмж гэхээс илүүтэйгээр харилцаан дээр юу гэж дүгнж байгаа, харилцаа юу гэж харж байгаа нь илүүтэйгээр ингэж гарч ирж байна.
За та энэ харилцаанаас яг юу сурч авах хэрэгтэй вэ гэж асуух болохоор таныг ингээ хүндлэхгүй, таныг ингээ хэцүү байдалд оруулаад, таныг хайрлахгүй, тань сэтгэл зүрхээ зориулахгүй байгаа ийм хүнд хэл хязгаараа тавьж сурах нь хамгийн чухал зүйл наа. Ямар ч харилцаан дээр зөвхөн хайр дурлал биш. Ажил төрөлнээс нөхөд хамаатан сатай иргэн тойрны дотны хүмүүстэй ч юм уу тий хүндлэнгийн хүмүүст ч ингэж хэл хязгаараа тавьж харьцаж сурах нь ингээд энэ харилцаанаас сурж авах хамгийн ихний зүйл байгаа юм. За тэнгуүтлээ та ингээд ерөнхийдөө том утгаараа таныг болохоор энэ харилцаанд ийм зүйлс тохиосноор таны илүү юм сүнслэг зам руу оруулах тий. За та ийм зүйл ингээд болцсон хойно ингээд ангаалтыг илүү ихээр хийдэг болох ч юм уу. Эсвэл өөрийнхөө сэтгэл зүйг ингээд эмчилдэг аргуудтай болох, эсвэл бяцлал хийхээс ийм сүнслэг зүйлс рүү ингээд гүн гүнзгийгээр хөтлөж байгаа ийм харилцаа байгаа байхгүй. Тэгээд эерэг зүйлсийг бишээ сөрөг зүйлсийг ингээд эерэг болгоцоо. Энэ харилцаа нэг тийм болоод өнгөрсөн. Энэ үйл явдал нэг болоод өнгөрсөн. Ийм учраас одоо би ингээд сэргээлт аваад урагшлах нь зөв үү? Одоо би ингээд өөрийгөө ангаах нь чухлаа гэдэг тийм харах үнцгийн хувьд ингээд өөрчлөгдөх зүйл нь таны ингээд дараагийн сурч авах зүйл байгаа. Ингээд эерэг сөрөг зүйлийг эерэг зүйл рүү. За энэ харилцаа ялж харахгүй болсноор та ингээд илүү сүнслэг болж байгаа. Яг та ингээд зөв замаараа ингээд төв тавилангийнхаа дагуу явж байгаа гэдгийг ингээд танд бас амар хэлж ийн л та сахиуснууд нь. Тэгээд ялж харахгүй таныг бол одоо ингээд амар хэцүү байдалд орсон, хоосорсон, яхаа мэдгүй хэцүү байдал байгааг чинь ингээд хорвоо ертөнцөс мэдж байгаа. Гэхдээ ингээд энэ зүйлсийг та даван туулснаар хэцүү зүйлсийг даван туулснаар ингээд гэрэл харагдаж байгаа гэдгийг ингээд тань ингээд амар хэлхийг хүсэж чинь хорвоо ертөнцөс сахиуснууд нь. Тэгэхээр дараагийнхаа сурж авах зүйлс нь ингээд өөртөө итгэх итгэл, өөрийнхөө хүч чадалд итгэх итгэл, би энэ зүйлсийг даваад гарсны дараа надад ийм зүйлс хүлээж байгаа гэдгийг мэдэх те. Өөртөө итгэх итгэл хэцүү зүйлсийг ингээд өөрийнхөө хүчээр даваад гарахыг сурахыг хүсэж байна хорвоо ертөнцийн. За тэгэхээр дүгнээдээ хэлэх юм бол хэл хязгаараа ямар ч харилцаан дээр хэл хязгаараа тавьж сурах хэрэгтэй. Дараагийнх нь болохоор сөрөг зүйлийг эерэг болгох хэрэгтэй. Дараад нь сөрөг зүйл болсон ч өөртөө итгэл дотоод хүч чадлаа бусдад өгч, гадны зүйлсд өгч алдахгүй байх хэрэгтэйг та энэ харилцаанаас сурж авах хэрэгтэй байна. Одоо бол таны байдал хэцүү байгааг маш сайн ойлгож байна л тоо. Ингээ хоёр зам дээр ирсэн. Одоо их ингээ аль нэр нь явахаа мэдэхгүй тий. Ингээд ерөнхийдөө бол ингээд хүнд итгэх итгэл, өөртөө итгэх итгэл ерөнхийдөө нийлээ унтарсан байгаа харагдаж байна л та. Энэ зүйлсийг та даваад хичээгээд тууштайгаар ингээд мэдрээдээ ангаалтаа хийгээд ингээд өөртөө итгээд явхад бол та энэ байдлаасаа хэцүү байдлаасаа тун утгагүй ингээд гарч чаднаа гэж харагдаж байна. За сахиуснууд нь танд ямар зөвлөгөө өгч байна вэ гэхээр хэтэрхий ингээд гадагшаагаа хараад гаднаас ингээд алдаа хайгаад гаднаас ингээд өөрийгөө ангаах зүйлсийг ингээд хэтэрхийг хайгаад байгаагаас болоод өөртөөгөө боломжийг ашиглаж чадахгүй байна. Боломжийг ингээд жоохон харахгүй байгаад байна шүү. Тэгэд мөнгө санхүүгийн байдал дээр эсвэл бол ямар нэгэн үгүй авааны тэнцвэртэй байх зүйлс дээр та ингээд хэтэрхий тэнийг хандаад байна. Эсвэл хэтэрхий ингээд амар мөнгө төгрөгөө өрөөж ч юм уу. Эсвэл амтнд ингээд мөнгө төгрөг зээлээд эсвэл бол ингээд ажил хийсэн ч гэсэн тэрний цалин үсэг ингээд дутуу аваад тэрэн дээр ингээд дуугаа өнгөрөөд энэ болохоор бас хайр сэтгэл дээр бас байж болно. Ингээд тэр хүн таныг ингээд хайрлахгүй байх чинь тэр хүн таныг ингээд тань дээр үл хийгээд хичээхгүй байх чинь ингээд та тэр зүйлсийг ингээд анзаарахгүй тэнийг биш ингээд анзаарахгүйгээр тэр зүйлсийг бодохгүйгээр ингээд таны ингээд үл хүнтэй тах чинь та энэ зүйлсээр ингээд юу яагаад байна? Энэ зүйлсийг ингээд зүгээр хэвээ юм шиг өнгөрөөд байна. Энийг ингээд ийм байж болохгүй. Яг бүх зүйлс аль байн тэнцвэртэй байх хэрэгтэй. За тэгээд бас нэг өгж байгаа зөвлөгөө нөх юм бол сэтгэлийн шаргай хийгээрэй. Яг таны сэтгэлийн шаргай ерөнхийдөө бол ингээд багаар идэж эхэлж байна л та. Яг ингээд ялч мэдрээд хэцүү байгаа мэдрэмжийг үгүйсэх биш, хүлээн зөвшөөрөхгүй байх биш. Харин хүлээн зөвшөөрж
тэр зүйлс би ийм мэдрэмж мэдэрч байгаа мэн гэдэг мэдрэмжийг мэдэрснээр ангалтынх нь эхлэл суурь нь тавигддаг байгаа шүү. Тэгэхээр ялж ярихгүй таны шарах бол ингээ багаар идгээд явах эхлэл нь бол тавигдсан байна. Та энэ дээр таныг бол энэ дээр сайн байгааг сахиуснууд нь бас магтаж хэлж болж шүү. Шархаа ингээд энэ чигээрээ идгээгээд ангаагаад яваад байгаарэ гэж магтаж байна. За та ингээд одоо нэг ийм хайр сэтгэлээс жоохон шархацсан байгаа учраас нэг зүйлс идэхгүй, тууштай байж чадахгүй ингээд хэцүү хайр сэтгэлээр ингээд хэцүү болцсон байгаа, идэхгүй болцсон байгаа нь типти тийм байгаарэ. Тань дээр тогтдог, таныг ингээд насан туршдаа чин сэтгэлээсээ удаан хугацаанд ингээд хайрлах хүн байгаа, гэр бүл болох хүн тий мэдээж байгаа. Энэ дээр ингээд битгий итгэлээ алдаарэ гэж сахиуснууд нь хэлж гин. Тэгээд таныг дуртай зүйлээ хийгэрээ магадгүй та дуулах дуртай бол дуугаадуулаарэ. Тэ ингээд ерөнхийдөө жоохон ийм хүмүүс байж магадгүй тайзан дээр гардаг ч юм уу тий. Тайзан дээр гардаг юм олны танил скул дуулах дуртай, шүлэг уншдаг ч юм уу, шүлэг бичдэг иймэрхүү хүмүүс бас энэ группийг мань сонгосон байж магадгүй. Тэгэх юм бол дуртай зүйлээ хийгээд яваарэ. Өөр тохирсон зүйлсийг хийж яваарэ. Түүнээс энэ асуудал дээр ямар нэгэн буруу алкогол хэрэглэх ч юм уу, буруу зүйлс донтох нь асуудлыг түр зуур мартуулах болохоос биш. Энийг бол шийдэж чадахгүй юм аа гэдгийг сахиуснууд нь хэлж байна. Тэгээд та болон таны бодож байгаа хүн болохоор галын ортой байж магадгүй. Галын орд итгэн хайнаар арслан номын ортой хүн байх магадaltaй. Гэхдээ заавал ордонд харах шаардлагагүй. За нэгдүгээр би сонгосон хүмүүсийн маань уншлага энэ түрээд өндөрлөж байна. Бүгд нь амжилт хүсье. Таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Лайк, subscribe дараарай. Тэгээд хувийн уншлага авахыг хүсэх юм бол манай Instagram-аар холбогдорой. За хоёрдугаар плей сонгосон хүмүүс манай уншлагатай тавьмаарвал за таны одоогийн байгаа байдал гэх юм бол нэг тийм амар эргэлцсэн гацаанд орсон тийм байдалтай байгаад байна л да. Одоо яг хосын харилцаанд байгаа хүмүүс гэх юм бол энэ харилцаа нь адарматай идрэтийн асуудалтай байгаа харилцаа амар токсик болсон харилцаа гэж харагдаж байна. Нэг болохоор ингээл танд амар сэтгэл гаргаал, таныг ингээл амар хайрлал, ингээл тантай л хамт байх юм шиг таныг ингээл зөвхөн сонгоол тий. Эсвэл нөгөө талаараа болохоор ингээл тань хайр хүч юм шиг, тань сэтгэл гаргаж чадахгүй юм шиг, тантай ирээд харж чадахгүй байгаа юм шиг ингээд нэг тийм ирж бутсан яг нэг юм тодорхойгүй харилцаатай. Тэрнээс нь л та амар их шаналж байгаа завж байгаа. Тэг та энэ байдлыг тэнцвэржүүлэх, өөрийн сэтгэл санааг тэнцвэржүүлэхийн тулд амар хичээл зүтгэл гаргаж ийн л та. Ялж харахгүй харилцаа ингээ амар токсик байдлаас л та бүр ингээд амар шаналаа заваад ерөөс ингээд айгу хэцүү байдалтай болсон. Айгу тань зүрх сэтгэл айгу шархалцсан. Дотроо яг тийм байгаа. Ирнэ гаднаа ингээд зүгээр байгаа юм шиг. Дүр хэсгээд байгаа гэх юм уу ингээд гаднаа зүгээр байгаа юм шиг. Ингээд болж ийн бүтэж ийн ингээд бүх зүйл сайхан байна гэд ингээд дүр хэсгээд байгаа. Дотроо бол та ингээд амар хэцүү ингээд зовдсон, шаналцсан. Тэр хүнээс л ингээд гацаанд орсон байгаа харагдаж байна л та. Уг нь таалын харилцаа амар их хүндэлдэг, хүндэлдэг. Тэгэл энэ харилцаанд болохоор таныг ингээл яг шалгалтчиг ингээл нэг хэцүү зүйл давал гарахаар ингээл дахиад нэг хэцүү зүйл гараад ирдэг таны амьдралд. Гэхдээ ингээд та хамгийн амар авууштай тал нь ингээд энэ зүйл ингээд болно бүтэн би нэг ингээд аваад гарч чадна гэсэн тийм итгэл байгаад байгаа байхгүй. За нэг хоёрдугаар би сонгосон хүмүүс маань болохоор өхөр охин материал ордныхан байх магадaltaй. Эсвэл тань тэр бодож байгаа хүн чинь өхөр охин материал ордтой байх магадaltaй. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн манданд байгальтай амар ойрхон байх дуртай хүмүүс бас байгаа юм шиг байна. Уулын талхах юм уусан цэлэх тийм хабитай чөлөө цагаараа тийм зүйл хийдэг. Тийм хүмүүс байх магадaltaй харагдаж байна. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүсийн маань бодож байгаа тэр хүн таныг яг юу гэж бодож мэдэрч байна гэж асууболохоор таныг үлийн харилцааны нэр маш их хүчин чармайл тэжээл сэтгэл гаргасан гэж харддаг юм байна. Таны болохоор ингээд амар хүч чадалтай, өөрийн гэсэн дотоод хүч чадалтай, өөрийн гэсэн мэдлэгтэй, өөрөө ингээд бүх юм ингээд болгож бүтээж чаддаг тийм айгу хүчтэй юм бүтээж бодд юм байна.
Та болохоор манифест хийдэг, манифестийн ингээд хийх аюу хүч чадалтай хүн байдаг байхгүй. Тэгээд юу гэж яг бодод байна вэ гэхээр таныг ингээд хичээл зүтгэл гаргах юм бол ингээд энэ харилцаа ингээд цаашдаа ингээд тэг гэр бүлийн төвшөнд очиж болохоор харилцаа. Яг харахгүй энэ хүн ингээд танаас жоохон таны энэ хүн таны энэ харилцаа танаас жоохон амарлалт болсон байгаа байхгүй. Та ингээд хичээл зүтгэл гаргах юм бол энэ харилцаа сайхан болоод. Эсвэргээрээ та хичээхээ бэлчих юм бол энэ харилцаа ингээд бараг дуусах шахуу болчдөг. Ийм харилцаа байгаа байхгүй. Тэгээ таны ялж аргагүй. Одоо ерөнхийдөө бол энэ хүн ингээд хичээсээр аваад нэлийн ядарч байгаа та. Одоо ерөнхийдөө бол баг над дээр тогтохгүй байх та. Надаас л ингээд тэг шархалцсан байсан. Одоо ингээд тэг романтик харилцаатай байхдаа та энэ хүн ингээд би өмнө ийм харилцаанд ороод ингээд шархалж байсан гэдэг ингээд айгу илэн талан үеэрсэн байх магадaltaй. Тэр шархаа тэгэд одоогийн яг бодож байгаа хүн чинь тань юу гэж бодоод байгаа гэхээр одоо ерөнхийдөө энэ хүн багийн харилцаанаас залхацсан. Ерөнхийдөө бол харилцаагаа дуусгахыг гэж шийдсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө өнгөрсөн авсан шархнууд надаас авсан шархнуудаа одоо ингээд эдгийг тэр хүмүүд ингээд намайг орхиод урагшилнаа. Одоо ер нь бол цаг нь болсон гэж хардгийм байна. Танд үг нь бол ингээд амар хайртай. Таны харилцаа ингээд эхэлж байхдаа ч юм уу ингээд үнэхээр гоё харилцаа байсан. Хийхэндээ ингээд бүх зүйл нь яг таарсан тохирцсон ингээд суугаад гэр бүл болох хэмжээний тийм харилцаа гэж боддог байсан байгаа байхгүй юу? За таны харилцаа болон таны хувьд нэгэн тоо чухал байх магадлалыг өндөр харагдчихна л та хорвоо ертөнцөөс таскул танискул айгу angel number boys хусны тоо харагддаг 11 ч юм уу тий ингэж харагддаг байх магадлалтай харагдаж байна. Тэгэд таныг болохоор одоо ерөөхдөө амар төрөвдөлт орсон байгаа. Бодож бодсны эцэст одоо ингээд та энэ хүнийг орхиод урагшлагаар шийдсэн. Таны айгу хүндэлдэг, хайрладаг энэ харилцаагаа амар хүндэлдэг байгаа хгүй юу? Энэ хүн бол таныг тэгж амар буруутгахгүйгээр энэ хүн над дээр хичээл зүтгэл гаргасныг би мэдж байгаа. Энэ хүн над дээр зөндөө олон зүйлсүүдийг надад ухаарч ойлгуулсан, хайр гэж ямар байдгийг мэдрүүлсэн гэж ерөнхийдөө бол энэ хүн бол харилцаа ингэж мэдэрч байна. Уг нь бол энэ хүн харилцаа аюу потенциалтай, аюу сайхан харилцаа гэр бүлийн хэмжээнд очиж болохоор ийм харилцаа байсан гэдгийг мэдээд байгаа хэрнээ л ерөөсөө харилцаа танаас хамааралтай болсон. Тийм байна. За 2 дугаар бүлгийг сонсон хүмүүс маань энэ харилцаанаас юу сурч авах хэрэгтэй вэ гэхээр тань дээр ингээд тогтож чадахгүйгээр нөгөө нэг ийм үг байгаад байдаг шүү дээ. Хамгийн аюултай хүн бол нөгөө нэг хайрлаж чадахгүй хэрнээ ингээд тавьж явуулдаггүй хүн гэд тийм үг гэж шүү дээ. Энэ харилцаанаар яг тийм үг надад орж ирээд байгаа байхгүй юу? Ингээд таныг тавьж явуулахгүй, таны ингээд өмнө гарч ирээд байгаа боломжуудыг хаадаг тий. Ингээд энэ хүнийг орхиж ихээр эсвэл хайртай юм шиг, эсвэл хайргүй юм шиг. Ийм харилцаа байгаад байгаа байхгүй юу? Ийм учраас таны гарч ирээд байгаа боломжуудыг хаагаад байгаа учраас заавал та ийм зүйл төр тогтох албагүй. Тэгээд үнэхээр ингээд таныг токсик байлгаад хэцүү нөхцөл байдалд байлгаад байгаа хүн дээр ингэж зөвлөн хандаад ах ямар шаардлагагүй ийм зүйл төр хязгаараа тавих хэрэгтэй. Та өөрийгөө хүндлэх хэрэгтэй. Өнгөрсөн дийн хүн тань дээр үнэхээр тогтчихдаг бол тэр хүнийг тэгээ заавал ингээл хайрлал халамжлаа сэтгэл гараад ах ямар шаардлага байхгүй. Өнгөрснийг харж дүгнэлт хийж сурах хэрэгтэй байна энэ харилцаан дээр. Тэгээд үгүй аваа тохирохгүй тий хайр гэдэг чинь наз жаргалыг мэдрүүлэх хэрэгтэй болохоос шингэлтэй зовлон шунал хэцүү эргэлзээ тэнгэлзээ гацсан хэцүү мэдрэмжүүдийг ингээд төрүүлээд ах юм бол энэ бол хайр биш болж байна шүү дээ. Тийм учраас энэ хэцүү нөхцөл байгаа таныг ийм байдал байлгаад байгаа зүйлсээс та холдож сурах хэрэгтэй байна нэгт. Таныг шархлуулсан бол заавал та тэр зүйлийг зуралтаад авах шаардлагагүй байна. Тэгээ энэ бол ингээд дан ганц хайр дурлал дээр биш. Эргэн тойрны найз нөхөд тий үнэхээр токсик найз нөхөд байвал тэгээ заавал та тэрэн дээр тогтоод найзлаад ингээд гүрээд авах ямар шаардлага байхгүй. Ингээд таны ингээд тодорхой хэмжээний хайр гэдэг чинь тодорхой хэмжээний хоёр талаас ингээд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байхад та энэ дээр ингээд амар хичээл зүтгэл гаргаад ингээд байгаа нь бол таны аюул сул тал байгаад байна. Тэгэхээр яг ингээд та эндээс юу сурч авах хэрэгтэй вэ гэхээр хайр гэдэг бол
Тэгээ харилцан бие биенийх илүү өөрчлөгддөг, харилцан бие биенээ хайрлаж чаддаг юм байх хэрэгтэй. Токсик зүйлээс та ингэж хэл хязгаар тавиад болд сурах хэрэгтэй байна. Та ийм зүйлсийг энэ харилцаанаас сурч ойлгож ухаарч мэдж авах хэрэгтэй байна. За 2 дугаар бүлгийнхэнд маань сэхүүсний ямар зөвлөгөө өгч байгаа вэ гэж асууад болохоор ингээд өөрийг чинь хэцүү байдалд байлгаж исэн, өөрийн чинь боломжийг хажсан, өөрийн чинь сэтгэл санааг тэнцвэргүй, амьдралыг чинь тэнцвэргүй, балансгүй байлгаж исэн. Тэ ингээд боломжийг хааж яасан энэ бүхнийг тавьж явуулах цаг нь болцсон. Тавьж явуулаад урагшлах хэрэгтэй байна. Тэгээд өөртөө илүү ингээд татна, ойр ярилцах хэрэгтэй. Тэгээ өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй байна. Би яг ингээд юунд дуртай юм, би яг ямар үед ингээд уралтай юм, миний намайг ингээд шаналгадаг хэцүү байлгадаг зүйл нь яг юу юм, би энэ харилцаанд яг яах ёстой юм гэдэг чинь бүх хариулт нь ингээд таны дотор байж байдаг. Энэ бүхнийг ингээд өөртөө ингээд сайн өөрийнхөө төтгшөөрж ярилцах хэрэгтэй байна. Тэгээд хорвоо ертөнцөөс танд ингээд айгүйх тохиолдол хэрэгэж магадгүй би нөгөө сая юу нэр хэлсэн шүү дээ, нэрийн шалгалтын дээрээ бас хэлсэн тий. Тэр нэг ингээд тохионод айгүй лээд энэ харилцаа ингээд буруу юм аа. Энэ тэрийг таны өөх тохиолдолд байгаа та тэрийг ингээд анзаарахгүй байгаа тоххой хэрвээ ингээд за та бас ингээд хорвоо ертөнцөө бас ярилцаж болно шүү дээ. Таны бас ингээд айгүй ярилцаасаа гэж хүсдэг байх магадaltaй сэхүүснүүд нь тий. За надад жишээлбэл 11 гэдэг тоо харуулбал надад ийм утгатай юм шүү гэдэг ч юм уу ингэж хорвоо ертөнцөө бас айгүй ярилцвал зүгээр нь тэгвэл сэхүүснүүд нь айгүй баярлахаар харагдчихээн. Тэгээд энэ зүйлсийг тавьж явуулаад өөртөө илүү улам илүү татан байснаар ингээд танд ирэх шагналууд нь ингээд асар их байх юм аа. Ямар ч ингээд зүйлийг даван туулснаар өөрийгөө илүү хайрласнаар та уламжлал цэцгэлж уламжлал сайхан болно уу гэхээс дордохгүй гэж сэхүүснүүд нь хэлж байна. Тэгээд таны сонсон үзэр болохоор энийг дотоо гэдэг үзэр байгаа байхгүй юу? Энэ зурглалыг харахад болохоор надад эрвээхий чинь ерөөхдөө бол нэг хуур шинжлэгийг бэлгээдэг амт учраас таны бодит амьдрал дээр эсвэл бодит амьдрал дээр хагц янз бүрийн хувирлал гарахгүй байлаа гэхэд энэ эрг сонсны төвшөнд ерөөхдөө бол та маш их хувирлалт явагдаж байна, шинжилэлт явагдаж байна гэдгийг илтгэж байгаа юм шиг санагдаж байна. За тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань уншлагын төврөд өндөрлөж байна. Уншлага таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. Лайк болон subscribe дараарай. Тэгээд хувийн урилга авахыг хүсэх юм бол манай инстаграмаар холбогдорой. Баярлалаа, баяртай. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань уншлагатаа төвтэй морил. За таны сонгосон үзэр болохоор 13-ийн тоотой цорой гэсэн юм үзэр байна. За энэ үзрийг харахад болохоор надад дотоод ангаалт итгээл хувирлал өөрчлөлт шинжилтийг бэлэгдэж байгаа юм шиг санагдаж байна. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань одоогийн байгаа байдал яг ямар хөө байна вэ гэхээр та яг нэг зүйл дээр тогтохыг хүсэхгүй байна. Энэ ингээд хайр дурлал юм уу? Эсвэл ажил карьер ингээд янз янзын зүйлсээр бас хамаарагдана. Нэг зүйл дээр тогтохгүйгээр ингээд олон зүйлийг туршиж үзэх, олон зүйлсийг эхлүүлэх, олон бизнес эхлүүлэх ч юм уу тий. Ингээд олон хүмүүстэй харьцаж үзээд энэ л яг миний ингээд сонголт муу юм байна гэдэг ч юм уу. Олон бизнес хийж үзээд энэ нь юу нэг ч юм байна гэдэг зүйлсийг та гэж туршлага хөрөнгөлүүлэхийг хүсэж байгаа, ирмэлзэж байгаа. Эсвэл энэ зүйлсээ бизнесээ ч юм уу ажил карьераа эхлүүлсэн байгаа харагдаж байна л та. За таны одоогийн байгаа байдал юм бол ийм токсик өөртөө тааш тохирохгүй юм зүйлстэй байгаад харагдаж байна л та. Таны бодож байгаа хүнтэйгээ яг нь бодож байгаа хүнтэй ингээд жоохон ерөнхийд бол харилцааны асуудалтай болцсон ч юм уу тий. Явцгүй болцсон тийм харилцаа байх магадaltaй. Өнгөрсөн ингээд хайр жоохон хэрүүл маргаан буруу ойлголцол, үл ойлголцол нэгэндээ жоохон ширүүн өмнөдийг хэлсэн ч юм уу. Тийм байх магадaltaй бас харагдаж байна. Тэгээд одоогийн таны одоогийн байгаа байдал гэх юм бол ерөнхийдөө мөнгө санхүү боломж тий өнгөрсөн та ингээд нэг орлогыг хүсвэртэйсэн бол одоо ингээд нэг ажил хийдэг байсан бол хажуугаар нь онлайн юм эхлүүлэх ч юм уу өөр орлогыг хүсвэртэй болохоор зорж байгаа ч юм уу яг харахгүй ажил карьер өөрийнхөө боломж хувь хүний хөгжил дээр нэлийн анхаарсан байгаа харагдаж байна л да. Таны амьдралд бас ерөнхийдөө ээж гэдэг хүн жоохон чухал байх магадaltaй. Ээж таараас бол жоохон ингээд харамжгүй харилцаатай ээжтэйгээ жоохон ойлголцдог ч юм уу тийм байх магадaltaй. Эсрэгээр харин наатаа илүү сайн ойлголцдог
аавтаа илүү зүйлсийг ярилцдаг, аавыгаа илүү хөнгөлдөг. Тийм байгаа харагдаж байна. За тэгээд таны ингээд яг бодож байгаа хүнтэйгээ ингээд жоохон ерөнхийдөө бол энэ харилцаа яг ингээд нэг зүйлийг сурах гэдэг ингээд яагаад дахин хэцүү татагтаад байгаа нь хэцүү зүйлс татагтаад байгаа нь яг надад ингээд нэг зүйлсийг сурах байгаа гэсэн нэг тийм гүн гүнзгий бодлууд таны дотор их төрж магадгүй ингээд орон дундхийнхаа өмнө их зүйлсийг бодоод одоо яавал дээрийн яаж цаашаа хатнаасаа гарах гэдэг ч юм уу тий ийм зүйлсийг унтахынхаа өмнө ч юм уу ингээд ганцаараа байх үедээ ясаар их боддог. Тийм байгаа байдалтай харагдаж байна таны одоогийн байгаа байдал. За таны бодож байгаа хүн яг таныг юу гэж бодож мэдэрч байна вэ гэж асуугаад болохоор таныг бол мэдээж энэ харилцаанаас нэг үг шархалцсан. Ингээд тэр нэгэд сэтгэл санааг амар тэнцвэргүй болгоод байгаа хаа. Ерхэд бол би энэ хүний нэлийн шархлуулсан. Яагаад гэвэл би энэ хүн дээр тогтож чадаагүй. Уг нь тэр хүн нат дээр ингээд тогтож чадсан байх чинь би энэ хүн дээр тогтож чадаагүй. Энэ харилцаад энэ уншлагаас ч хүмүүсийн маань хувьд болохоор харилцаа холбоогүй байгаа хүний бас бодож сонсч магадгүй. Тэгээд тэгж суугаад болохоор ерөнхийдөө яг эрэхтэй л амар их энэ харилцаан дээр эргэлзээ төрүүлсэн байгаа байхгүй юу? Нэг бол амар хайртай юм шиг. Нэг бол ингээл хайргүй юм шиг. Тэ нэг скул ингээл ирээл, нэг бол яваал скул ингээл харилцаатай болчдөг. Нэг скул харилцаа болчдөг. Тэ ийм харилцаатай байсан байх магадaltaй. Ерөнхийдөө бол өөрийгөө би ойлгомжгүйсэн, би эргэлзээтэй байсан. Гэдгээ энэ харилцаан дээр ямар байснаа өөрөө мэдчихээн. Тэгээд ингээд тэрнээс нь бол та ингээд тэ харилцаа таслах шийдвэрийг гаргаад ингээд блоклсон ч юм уу. Тийм байх магадaltaй. Тэгээд ингээд энэ хүний харилцаанаас 100 гараа явсан. Одоо дахиж надад ингээд нэг боломж олгох болов. Энэ хүн надад боломж олгох болов. Одоо ерөөдөө багш надад боломж байхгүй бах туу гэж ингээд нэг тийм жоохон готрон үзэлтэй байгаа харагдаж байна. Тэгээд таныг ингээд бодохоор яг ингээд тантай амар их яг ингээд мөрөөдөл дотор нь та байгаа байхгүй ирээдүйн амьдралд нь ингээд мөрөөдөл ингээл хайр дурлал гэвэл ингээл яг ямар байх хэвээр ямар байдгийг ингээд та энэ хүн амар их мэдрүүлж өгсөн байгаа байхгүй юу? Энэ хүн бол энийг мэдчихээн. Энэ хүн ингээд тий бид хоёр ийм зүйлс ярьдаг байсан. Бид хоёр өнгөрсөн тийм байсан. Хайрагдгийг ийм байдгийг энэ хүн надад ингээд амар ойлгуулсан. Одоо л ийм зүйлс байхгүй болсон. Энэ хүн хэлэг цаараа тогтооцсон. Одоо ингээд тэгэж хуучин ингээд бид хоёр байдаг шиг би бинийг ийм зөвлөгийн хайраар хайрлаж чадахгүй юм баг надад тэгж гарч ирэхгүй байх та. Одоо тэгэхээр энэ харилцааны нэгэнд ингээл анцаа үссэн чинь энэ хүн дахиж ингээл намайг хүлээж авахгүй байх та гэсэн нэг тийм готрон бодлууд л амар их орж ирээд байна л та. Таны энэ бодож байгаа хүн чинь хумах ихээр жинлүүрийн орчны хүн байх магадaltaй. Таныг бол ингэж яг юу гэж бодоод байна гэж асуухад болохоор таны яг таны гэхээс илүү энэ харилцаагаа өөрийнхөө ингээд муухай үйлдэл хийсэндээ гимшиж байгаа ийм бодлууд нь гарч ирээд байна л та. Тэгээ таны ингээд бодохоор ялж арахгүй нэг жоохон эмороод төрөлдөөд ингээд бодоол хавилбар бодоол гэдэг. Яг ийм байдалтай болчдөг байгаа байхгүй юу энэ хүн. За яг таны юу гэж бодож байна гэхээр иймэрхүү л бодож байна доо. За энэ харилцаанаас та яг юуг сурч авах хэрэгтэй вэ гэж асуугаад болохоор зөвхөн би энэ хүнгүүгээр ингээд амьдрал зогсохгүй. Хөрөөснөөс тэр зөндөө сайхан боломж зөндөө гоё зүйлсүүд байгаа. Зөвхөн энэ хүн тань энэ хүнээр ингээд хязгаарлагдаж болохгүйг нэгт тавиулах хэрэгтэй байна. За тэгээд та бүр ингээд үнхээр их шархалснаас л эргэн тойронд ингээд боломжууд харахаа бэлдсэн. Эргэн тойронд ингээд гадагшаа гарахаар ингээд уур нүрдэг гэртэл баймар ингээд санагдаад байдаг. Шөнө унтах гэхээр нойр нөрөхгүй бол юм боддог. Нийгмээс өөрийгөө тусгаарлалцсан ийм амар хэцүү ингээд шархнуутай байгаад байгаа бол тэр чинь ингээд таны амьдралын тэнцвэрийг алдагдуулаад өөртөө итгэл ажил хэрэг тий амьдралд чинь нөлөөлөд байгаа бол ингээд та тэрийг ингээд ангааж итгэх цаг нь болжээ. Тэгэхгүй энэ мэдрэмжээ зүгээр ингээл мэдрэл ер нь бол энэ мэдрэмжийг хүлээн зөвшөөрж мэдрэх нь бол сайн тал. Гэхдээ энийг ингээд энэ дахин давтаад тий
дахиж ингээд өөрийг чинь шархлуулах юм хүнд боломж олгоод ч юм уу ингээд яваад байх нь бол ингээд хэрэггүй маа. Мэдрэмжээ мэдэрч хүлээн зөвшөөрч тэг өөрийгөө ангааж итгэх нь бол энэ харилцаан дээр маш танд энэ харилцаанаас ингээд сурч авах дахиад нэг зүйл чинь болж байгаа юм. Тэгэд ингээд таныг шархлуулаад хэцүү байдалд оруулаад байгаа бол та энэ хүн дээр ингээд хатуу хандах хэрэгтэй. Хэд хязгаараа тогтоох хэрэгтэй. Тэгснээр эргээгээ та бодох байхгүй юу? Би энэ харилцаан дээр ингэж хэл хязгаар тогтоож ингэж хэцүү байдлаас өөрийгөө ингэж гаргаж ирсэн нь үнэхээр зүг болсон байна гэж өөрийгөө бодож байх байхгүй. Тэгэхгүй ингээ хатуу байхгүй ингээд байгаад тахлаар ингээд товлон өөртөө ихтгэлгүй болом шархлаад хэцүү байдалд ороод яг ингээд өөр ингээд таны нүдэнд тэр хүнээс өөр ингээ юу ч харагдахаа байгаад нөгөө дуудлалнууд цохроод байна шүү дээ. Яг тийм байх гэдэг байхгүй. Тийм учраас эсэргээрээ хэл хязгаараа тогтоогоод ингээд өөрийгөө анааж тэгээд өөрийгөө ингээд сайн сайхан дээр анхаарах юм бол та улам илүү өөртөө ихтгэлтэй, улам илүү таны хийж байгаа ажил төрөлчөнд үр шимээ өгөх тийм байгаад байна. Тэгээд энэ хүнээсээ болоод сэтгэлийн шархавснаасаа болоод ингээд сэтгэлээ жоохон хаалттай байх гад байх вэ. Ингээд тэ нийлэлтэй байлгаад ингээд өөр хүн хэрвээ хүнтэй харилцах боломж гарч ирэх юм бол тэ эсвэл өөр ингээд тань ингээд зөндөө боломжууд орж ирэх юм бол гадагшаа дотгошоо явах боломжууд шинэ ажил төрлийн санал орж ирэх юм бол та энэ дээр нээлттэйгээр хүлээж авч буцаад ингээд өөртөө итгэлийг бий болгож хувийн орон зайгаа ингээд сайн бүрдүүлж хэл хязгаараа тавих хэрэгтэй. Энэ харилцаанаас та сурч ойлгох хэрэгтэй юм байна. За сэхүүснүүд нь яг тань дээр ямар зөвлөгөө өгч байна вэ гэж асуухад болохоор нэг зүйл яг тань дээр ингээд 100% тогтоох, таныг ингээд 100% таныг хайрлах тийм хүн ингээд гарч ирнэ. Чамайг тэгж хайрлах хүн, тэгж хайрласнаар улам илүү ч өөртөө итгэлтэй болно, улам илүү аз жаргалтай болж амьдралаас таашаалыг мэдэрнэ. Чам тийм хүн гарч ирнэ. Тэгээд бас нэг сэхүүснийхаа өгч зөвлөгөө нэх юм бол 90-20 эмэгтэй хүмүүстэйгээ тэгээд ээжтэйгээ ч юм уу эхчтэйгээ найз нөхдөдтэйгээ ингээд ярилцаж үзээрэй. Тэдэнд ингээд сэтгэлийн харамгүй гаргаж тэдэнтэй нээлттэй ярилцаарай гэдэг зөвлөгөө бас сэхүүснүүд нь өгч ин тэд нартайгаа яг ингээд цааргалахгүйгээр төвөгшөөхгүйгээр тэд нартайгаа нэг ярилцаад үзээрэй. Хэрвээ тийм хүмүүстэйгээ биш юм аа гэхэд өөрийнхөө дотоод хүүхдтэй ярилцаж үзээрэй гэдэг зөвлөгөө сэхүүснүүд нь ер нь бол хэлж байна. За тэгээд асуудлын гол яг ингээд гадагшаагаа хайгаад байх биш. Таны дотор асуудлын төрхөр байгаа хэтэрхий ингээд гадагшаагаа хайгаад гадна зүйлсээс та ингээд асуудлыг шийдэх гаргалгааг нь хайгаад байгаа байхгүй юу? Таны дотор ингээд бүгд байгаа. Тэгээд та энэ харилцаан дээр ингээд удаан байх юм бол ерөөхдөө амар ядарнаа. Удаан ингээд сэтгэлэн шархтаа явах юм бол ядарна. Өөрийнхөө урд байгаа боломжуудыг олж харахгүй хэцүү байдалд байх магадлал өндөр байгаа учраас аль болох өөрийгөө ангааж идгэж ингэж урагшлах хэрэгтэй байна шүү гэдгийг сэхүүснүүд нь хэлж байна. Тэгээд энэ харилцаа болохоор таны бодож байгаа хүн таарийн харилцаа нь гуравдагч. Тэгээд бас нөлөөсөн мах магадaltaй харагдаад байна л та. Ийм учраас одоо ингээд хэрвээ ингээд нөөний та энэ харилцаанаас яг юу сурч авах хэрэгтэй вэ гэдэг дээр хэлсэн шүү дээ. Өөрийнхөө хэл хязгаарыг тавьж сураа. Ийм танд ийм зүйлс тохиолдсон ч гэсэн ингээд ийм хорвоо ертөнцөөс цаанаас ийм учиртай хайрагдагч нь заавал ийм амар хэцүү шархлуулсан байх албагүй. Зөв хайрагдагч нь үнэхээр зөвлгөн гоё сайхан байж болдгийм аа гэдгийг сэхүүснүүд нь хэлж байна. За тэгээд та болохоор ихэр төлөлийн аян замналд гарсан хүн байх магадaltaй. Эсвэл бол ихэр төл таны дараагийн учрах хүн таны ихэр төл эсвэл таны ихэр төлийнхөө аян замналыг эхлүүлээрээ энэ зүйлсийг ингээд нэг судлаад үзээрэй гэдэг зөвлөгөөг сэхүүснүүд нь хэлж байна. За ингээд 3 дугаар бүлгийг сонсон хүмүүсийн маань уншлагын төрөд өндөрлөж байна. Уншлага нь таарсан байх гэж найдаж байна. Лайк, subscribe дараарай. Тэгээд дараагийн уншлагаар ямар уншлага хэлгмээр байгааг комментэн доор бичиж үлдээгээрэй. Тэгээд оюун уншлага хүсэх юм бол манай инстаграмаар холбогдоорой. Баярлалаа. Баяртай.